Монгол орны хөгжилд 16 дугаар чуулган доктортой хөгжил сэдвийн дор 2020 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь анх 2005 онд Британий монголчуудын санаачилгаар зохиогдсон бөгөөд хөгжингүй орнуудад ажиллаж суралцж буй монголчууд монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монгол орны хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, батжуулах зорилготой жил бүр зохион байгуулдаг уламжлалт чуулган билээ. Энэ удаагийн чуулганыг Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цахим хэлбэрээр зохион байгуулах уг чуулга уулзалтад орон зайн байршлаас үл хамааран аль ч улсад сурч ажиллаж амьдарч байгаа монголчууд оролцох боломжтой болж байна. Чуулган доктортой хөгжил үндсэн сэдвийн хүрээнд уул уурхай ба доктортой хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэл ба доктортой хөгжил, дээд боловсрол ба доктортой хөгжил эд сэдвийн хүрээнд чуулна. Энэ удаагийн чуулганы нэгэн онцлог нь Монгол Улсын их сургууль хилийн чандах төгсөгчд, дэмжигчдтэйгэн нэгдэн чуулаж, зөвлөлдөн хэлэлцэж, хамтран төлөвлөж, овог түншлэлэн бэхжүүлэх зорилготой чуулга уулзалтан Монгол орны хөгжил 16 дугаар чуулгантай зэрэгцүүлэн цахимаар зохион байгуулж байна. Дэлхийгээр тархан суурьшсан Монгол Улсын их сургуулиар овгөлдөг үе үеийн төгсөгч дэмжигч та бүхнийг чуулгандан идэвхтэй оролцохыг урья. Монгол орны хөгжилд 16 дугаар чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг Монгол орны хөгжил чуулганы цахим хуудас болон Монгол Улсын их сургуулийн цахим хуудасаас аваарай. Монголон манлайлж дэлхийд өрсөлдөж байгаа Монгол Улсын их сургуулиар овгөлдөг та бүхнийг бахархан урьж байна.